За ингээд өнөөдөр сайхан амралтын юм сайхан өдөр Монголын нохоо сонирхчдын групп Facebook группийн маань Монголын Rottweiler сонирхчдын клубийнхэнтэй хамтарсан маш гоё цугларт зохион байгуулсан байна. Энэ хүү цугларт маань одоо Гачууртэй хар усан тохоо гэдэг газар. За энд маш гоё олон нохтууд цугласан байна. Маш олон үйлдвэрийн нохтууд цугласан байна. Мөн үйл ажиллагаа бол уралдаан тэмцээнд явагдах шиг болоо те. Энэ талаар нэг сайхан тайлбарлаад. За энэ нохоотой аялал бол яг нохоо сонирхч хүмүүс яг хамт олонны дунд бол их нэр хүндтэй. Дээрээс нь тогтмол олдог тийм үйл ажиллагаа байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаа бол 2012 оны 2 сараас эхлээд зохион байгуулагдсан. Одоо ингээд 4 жилтэйгээс олгож байгаа. Тэгээд энэ хугацаанд бол маш олон нохоо сонирхчид нохоонуудаа нийгэмшүүлж, дээрээс нь хамт олон найз нөхөд ах дүүстэй юу гэдэг энэ гоё сайхан хамт олон болж хөгжиж бүгдээрээ хамт явж ирсэн. Тэгээд энэ үйл ажиллагаа энгийн хэрнээ бас үр дүн нь бас айгүй асар том цар хүрээтэй. Тэгээд нохоо нийгэмших, дээрээс нь нохоо ингээд нийгэм зөв бие авч явах чадварыг бас энэ үйл ажиллагаанаас суулган, дээрээс нь нохоо сонирхч хүмүүс бие биенээсээ мэдээлэл аван, туршлагаа солилцсон. Тэгээд шинэ сонин гой нохоонууд ирнэ гих мэдчлэн маш олон талын ач холбогдолтой. Тэр ч үүднээс одоо Монголын нохоо сонирхч групп гэдэг групп бол энэ 4 жилийн хугацаанд бол яг энэ чиглэлээр идэвхжүүлэх үйл ажиллагааг бас явуулсаар ирсэн. Тэгээд өнөөдрийн хувьд бол сүүлийн жилүүдэд бол Монголын Rottweiler холбоотойгоо хамтраад ингээд үйлчлэл сонирхож хийж байгаа. Rottweiler холбооноос төлөөлөх амраа. За манай Монголын Rottweiler нохоо холбоо анх Монголын Rottweiler сонирхчдын клуб байгаад явандаа энэ жилээс сая Монголын Rottweiler нохоо холбоо гэсэн статустай болсон байгаа. За тэгээд бид ээлжид 2 дахь уулзалтаа хийж байгаа. Эхнийх дээрээ гишүүнчлээ бүртгэсэн нийт тооцоохын гишүүдийг томилсон. 2 дахь уулзалтан дээрээ гишүүнчлэлийн бүртгэн гишүүнчдийн юм карт гэдэг байгаа. Энэ картаа өнөөдөр харааж өгсөн байгаа. За ер нь зүгээр Rottweiler сонирхчтой хүүхд залуучуудад бас ажлын маш идэвхтэй. Тэгээд энэ картны талаар бас олон газруудаа хамтран ажиллаж иглэр хөнгөлтүүд яаж юм бэ те. Тэгээ аль биесээр Бангар цэгийн сайт дээр Rottweiler сонирхч хүүхд залуучуудыг манах 15% хөнгөлөлтөөр цэвэр цэцний нохтын өндөө бас бүртгэхээр болж байгаа шүү. За энэ дээр бас хамтран ажиллах бас нэгнийхээ дэмжих чиглэлээр үйл ажиллагаа бас зөв байх гэж бодод байгаа. Тэ. Тэгээд өнөөдөр энэ нийт нохоо сонирхч хүүхд залуучуудаас ингээд өөрсдийн сэтгэлийг сонсъё те. Ирсэн байгаа. За өсвөлдөөс за өөрсдөө сайн сэтгэлүүлээ хэлээ. Монголын нохоо сонирхчдын клубийн аялалд одоо 4 дахь жилд явж байна. Тэгээд аялал жил ирэх тусам үргэлжлээд айгүй гоё болдог. Тэгээд энэ дашрамд сорон зай найздаа маш их баярлалаа гэдэг хэлмээр байна. Яагаад тэгэхээр биднээс энэчнээс маш олон танилтай ах дүүстэй ер нь бол танилын үрийг айгүй нэмдэг. Дээрээс нь нохоогоо гоё нийгэмшүүлж авч идэг. Тэгээд одоо энэ туршлагатай том олон жил нохоод ижиж байгаа энэ хүмүүсээс туршлагаас нь их хуваалцдаг. Тэгээд одоо зуны аяллууд бол бас айгүй үр дүнтэй байдаг. Яагаад тэгэхээр одоо ингээд харж байгаас энэ гоё ирэнг цацсан. Тэгээд энэ ч гоё тэмцээн уралдаа одоо айгүй гоё ойрхон болдог болсон. Тэгээд тэмцээний бэлтгэлч гэдэг юм уу. Ер нь бол зуны аял айгүй үр дүнтэй. Тэгээд маш их хүн ирдэг. Тэгээд энэ аялалд одоо ингээд өнөөдрийн аялалд бол айгүй гоё болж байна. Олон гоё юунууд тэг үйлдвэрийн нохоонууд ирчихсэн. Энэ нөгөө нэг сонирхолтой юм хөгжин тоглоомод айгүй их болсон. Тэгээ ялагч нарт тодорсон. Ялагч нар их гоё гараад тодорсон. Тийм байна. Мөг. За тэр гоё өөрсдөө сэтгэлүүд яриа авчаа. Тэр Батболт гэдэг. За сайн байцгаана уу. Наа мөнхөрт нэгдэг. Тэгээд сая энэ зунаас нохоотой болоод ерөнхийдөө энэ нохоо сонирхож тийжээдэг залуустайгаа нэгдээд сайхан коллективтэй нэг ингээд сүртэй нэг амир ингээд явахгүй ч гэсэн нохоогоор ингээд маш олон тийм салбарт ажилладаг юм хүмүүстэй танилцж явдаг нь илүү давуу талтай болов гэж би боддог. Тэгээд ерөнхийдөө миний хувьд болохоор одоо амлал нэвэл баг нохоотой хичээлгээл баг орилцох гэдэг. Тэгээд их сайхан байдаг. Одоо би Rottweiler хийж байгаа. Rottweiler-ийн клуб харилцаж байна. Тэгээ одоо ингээд хэлсэндээ одоо холбоонд сая шинээр байгуулагдсан холбоо байгаа. Тэгээ ерөнхийдөө тийм л байна да. Одоо цаашдаа тэгээд маш олон одоо
чиглэлийн хүмүүстэй танилцах ч гэдэг юм. Тэгээ ганцхан нөө нэг хоббигоор нэгдсэн хүмүүс гэдэг чинь ерөнхийдөө бие бинийгаа маш сайн ойлгож найз нөхөд болдог ч гэдэг юм те. Тэр тал нь илүү нөө нэг авууштай тал юм болов гэж боддгийг. За сайн байцгаана уу. Монголын нохоос нэршдэг группийн аялалд олон удаа явж байна. Тэгээд энэ чинь 2012 оноос зохиож байгаа энэ аялалд анх бол манай Ротвейлер клубээс энэ цөөхөн нохоо явдаг байлаа. Сүүлийн 2 жил нохоонууд маань сайхан олон болж хөгжиж аялалд бол манай Ротвейлерийн группийн ер нь их идэвхтэй сайхан оролцож байна. Өнөөдөр ч гэсэн ер нь сайхан оролцож байна. За ингээд Банхар цэгийн минийха соёлоо ахта ажилд намжилт хүсье. Одоо хөөр юу хэлэх. За сайн бацхан уу. Сайн бацхан уу. Одоо ингээд Монголын нохоос нөхч клуб аялалд жил болгон тасралтгүй явдаг. Тэгээд энэ аялалд явснараа одоо тийм туршлагатай ах эгч нараасаа тийм нохоон тал дээр их зүйлийг мэдж авдаг. Тэгээд мөн одоо энэ Монголын нохоос нөхч группийг нээсэн Сорон заахта тэгээд за баярлалаа гэж хэлээ да. Монголын нохоос өнөгч хүүхэд залуучуудын маань одоо хамгийн сайн мэддэг бас насаараа хамгийн залуу ч гэсэн тийм үйл ажиллагаа маш цар хүрээд явдаг болохоор Сорон зоогд мэдгүй өнгө бол одоо байхгүй болсон байна. Тэрнээсээ гадна бид нар ч гэсэн одоо мэдээллийн талаар ингээд судалгаа хийгээд үзэхэд Монголд хамгийн олон цуглалтын зохион байгуулалт танах байдаг юм байна. Нийт одоо хичнээн цуглалт. За яг аяллаа өрөөнд бол бид нэр одоо 210 дахь аялал ингэж тооцож байгаа. Тэгээд энэ хугацаанд бол маш олон үйл ажиллагаанууд, маш олон хүмүүс оролцсон, маш олон үйлдвэрийн олон нохоонд оролцсон. Тэгээд бас одоо өөр одоо тийм хамт олныг идэвхжүүлэх арга хэмжээнд бас энэ хугацаанд бас нэлээ олон зохиосон. Тэгээд хамт олон маш гоёор бүрдсэндээ одоо тэгэл үр дүнг нь бид нар хараад сайхан нөхөрлөл байж. Одоо ер нь хамгийн томоохон цуглалтын нэг болжээ. Урд нь бол тэгэл харж байгаад одоо жилийн өмнө ч юм уу энэ тэнд цуглалтууд их зохион байгуулагддаг гэсэн л одоо юунд алхалтууд байдаг. Одоо богдуулал алхах цуглалт гэж байна. Хүүрэнд орох цуглалтууд гэсэн. Одоо тэгсэн тэр хүмүүс бүгд энэ дээр нэгдсэн биз дээ. Энийг гоё нэгтгэж чадна гэдэг юм энд маш сайн ажил явуулж байгаа юм байна. Тэгээд цааш цааштай ажилдаа маш идэвхтэй, маш олон хүнийг хамруулсан маш ажил зохион байгуулж манай энэ жилийн бас аваардсан бас нэг тэргүүн очиж бас нэг аваасаа гэж бодож байна. За тэгээд амжилт. За ингээд мөн нохоос сонирхох хүүхд залууч та бүхэндээ Golden Retriever сонирхдаг бол юм блэ? Ану үжин та бүхэндээ танилцуулъя. За ану үжин өөрийнхөө клубын талаар, ноходрын талаар сайхан сайн байна уу? Тэгээ би хамгийн анх 3 жилийн өмнө Golden Retriever гэсэн үйлдвэрийн нохойг тижээж байсан. Тэгээд яг одоо хүртэл тижээгээр манай нохой одоо 3 настай. Тэгээ би хамгийн анх тижээхдээ ерөөсөн ийм групп ямар нэгэн Facebook-ийн групп гэж байдаг гэдгийг мэддгөө. Тэгээд нэг тийм яг өөрийнхөө сонин байсан. Тэгээд анх тийм групп байдаг гэдгийг мэдээд одоо ингээд бөөнөр уул руу гараад ингээд гоё тэгээ юу гэдэг ингээд нийтч болж эхэлсэн. Тэгээд ер нь ийм группт орж ирсэн. Тэгээд нохойтой болсондоо аяг их баярлалаа. Танай ноходрын амжилт талаар. Амжилт гэвэл маш сайн амжилттай нохой байдаг гэж байна тийм. Одоо манай нохой өмнө ерцөг гөлөвч байгаагүй. Тэгээ сайхнаас энэ жил нэг хэлтэд одоо баз гэсэн үйлдвэрийн Golden Retriever гэсэн үйлдвэрийн нохойтой хэлтэд тэгээд нэг гөлөг гаргасан. Тэгээ би нэг гөлгийг өөртөө авч үлдээд одоо дөнгөсийн саяны болсон улсын аврагт одоо нэгдүгээр байр эзэлсэн 3 сараас тэгсэн ингээд амжилттай орсон. Алтан медаль авчихсан. Сайн байна. За ингээд нийт нохоос сонирхох хүүхд залууч та бүхэн Golden Retriever хэрэг тижээдэг бол эдгээр залуучуудтай холбогдоо мөн энэ нохоос сонирхох группийнхэнтэй холбогдсноороо та бүхэн нохоо хэрхэн тижээх мөн нохоотой холбогдоо бүх асуудлуудыг яг тэр нохоо дагнад үржүүлэн тижээдэг залуучуудаас авах бүрэн болцоотой юм байна гэж ойлгож байна тийм үү? Ойлгож боллоо. За баярлалаа. За чиний хувьд энэ оролтын цуглуулалт нь хэд удаа явж байна? 101 яваад одоо өнөөдөр 2 дахь удаа л явж байна. Тийм. Мэдээлэлүүд ханаас авдаг юм? Facebook одоо группээс нохоос нөхч Монголын нохоос нөхч. Энд ямар төрлийн нохоос нөхч вэ? Би одоо 2 гидтэл 2 бүлэгтэй. Энэ одоо 36 нөхтэй бүлэг. Ханаас дайчин тийм шүү дээ. Түрүүн 3 сартай нэг гөлөг байгаас. Тэгээ ер нь ингээд энэ тэгээ цуглалтнаар ирснээр давуу талууд нь юу вэ? Давуу тал бол тэгээд нохоогоо бусад нохоотой нийгэмшүүлж одоо нохооны зан авирын хувьд одоо аюу нийгэмшиж зөв тэгээд
гол нь энэ дээр жигээс мөөнөөсөө мэдлэг хуваалцах тийм ээ. Тэгээ нохоонуудын талаар нохооч бас нийгэмшнэ гэдэг чинь асар том асуулт ялж штэ. Хүмүүс хамаагүй дайраад байхгүй энэ олон нохоо дондсон өөрөө аваа явчих чадна гэж нохооны одоо гол юм болчиход штэ одоо сүрийн хэрэгтэй зүйл. тийм. Ер нь яг нохоос нөхч хүүхд залуучууд хандаж хэлгээд цугларлын талаар чиний өвөж бодол. Миний бодол бол тэгээд нохоогоо сайхан яг жилеттэй уулаад явуулж гүлий цайлах тэгээд биеийн хөдөлгөөн бие бэлтрийн сайхан өв төшөөгжүүлж тэгээд гол нь яг тэгээд нохооныхоо төлөө л яг байвал зүгээр дээ. Ер нь тэгээд би нэг юм бас хэлхийг боддог. Нохоо дижээж байгаа хүмүүс эхлээд нохоо дижээг орчноо бий болох хэрэгтэй юм уу? Нохоонд зориул цаг завтай байж ч бас нохоог дижээх юм бол маш их амжилттай байдгаа гэж боддог. Тэгэхээр бас мэдээж энэ чинь хол газар техник хэрэгтэй хүн болгон бас энд ирээд нохоо бас ягаад их боломжцоогүй. А мэдээж нохоодоо цаг зав зарцуулж иж сайн. Тийм. Сайн нохоо болно, сайн зөв одоо эрүүл хөгжин нохоо. Тийм л. Тэгээд энэ цугларалт мөглөлт идэвхтэй болцож байгаарай. Мөн баг цэг юм байна бол үн чанц тгүүлээ бас үзэж тэдэс мэдээлэлийг авч байгаарай. Зордог.